дугаар Библи байна. За шинэ гэрээ Лук ном 2 дугаар бүлгийн 8-аас 13. Бүгд хамтаа нэг ишлэлээр уншъя. Тэр газар хідэн хончид сүргээ манаад шөнө хээр хоноглож байтал Тэнгэр элч тэдэнд бүү айхтун харагтун би бүх арт түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа. Та нар тэжээлийн онгоцонд байгаа даавуунд дүлгэгдсэн нялх хүүхдийг олж харнаа. Энэ нь та нарт тэмдэг болно гэхэд хамтдаа уншия 3. Дээр өндөрт алдар нь бурханд байх болтугай. Доод газарт амар тайван нь түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэвэ. Гэлцгээв. Амен. Өнөөдөр хамтдаа Крисмасын гайхамшиг гэсэн сэдвээр эзний үгийг хуваалцъя. За юуны өмнө Христ мэндэлсэн агуу гайхалтай баярын мэндийг та бүхэндээ дахин хүргэж байна. Тэр өдөр ойртож байгаа энэ үед Крисмасын гайхамшиг ба Крисмасын эд шидийн талаар та бүхэнтэйгээ хуваалцахыг хүссэн юм аа. Крисмас гэдэг энэ үг бол Христ нэмэх нь мас гэдэг хоёр үгийн нийлбэр бөгөөд үүнийг орчуулах юм бол Христэд мөргөх Христийг хүндлэх гэсэн утгатай грек үг юм аа. Тийм учраас Христийн мэндэлсэн буюу Крисмас баярын жинхэнэ утга учир нь Христ буюу аврагч Бурхны хүүд мөргөж түүнийг хүндэтгэх. Түүний төрөлтийг талархан хүлээж авна. Авралын найдвараар дүүрч, тийм ээ? Бие бинийгээ хайрлан талархах ийм баяр бол Крисмасын баяр юм аа. Өнөөдрийн Лук номыг харах юм бол Крисмасын баярын гайхамшигыг 4 зүйлээр биднэрт хэлж өгч байгаа. Лук номны 2 дугаар бүлгийн 8-аас 13 дугаар ишлэл бол Крисмасын баяраар л тунхаглагдахгүй бол хизээж бараг яригддаггүй библиудын хэсэг байгаа. Бас Крисмас баяраар заавалжгүй яригдах ёстой дархлагдсан онцгой библи байгаамаа. За тэгвэл өнөөдөр үгийг харах юм бол Крисмас гайхамшиг гэж юу юм бэ? Крисмас гайхамшиг гэдэг нь нэгдүгээрт нь энэ баяраар түүнд мөргөж байгаа, түүнийг хүндэлж байгаа газар бүрт эзний цог жавхал нь хамт байдаг гэдэг юм аа. Өнөөдрийн 8-9 дугаар ишлэгийг харах юм бол ингэж хэлсэн байгаа. Тэр өдөр тэр газар хідэн хончид сүргээ манаад шөнө хээр хоноглож байтал эзний тэнгэр элч өмнө нь зогсож эзний цог жавхал нь тэдний эргэн тойронд гийсэнд хончид үлэмжийн найдаст автжээ. Энд байгаа эзний цог жавхлан гэдэг үг нь бидний мэдэх Гитлэл номны 40-р бүлэг дээр гардаг. Би та нарт уншаад өгье. Гитлэл 40-ийн 38-аас 40-р ишлэгийг харах юм бол 38-аас 39-р ишлэгийг харах юм бол ингэж хэлсэн байгаа. 34-өөс 38-ыг уншийе. Тэгтэл уулзалтын майхныг үүл бүрхэн эзний цог жавхал нь асрыг дүүрэглээ. Эзний цог жавхал нь асрыг дүүргэн дээр нь үүл багшран суусан тул Мосе уулзалтын майханд орж чадахгүй байваа. Асрын дээрээс үүл өргөгдөх бүрд Израилийн хөвгүүд аян замдаа хөдөлж харин үүл дээшээ өргөгдөхгүй бол дээш өргөгдөх өдрийг нь хүртэл тэд хөдөлдөггүй байлаа. Учир нь бүх аян замынхын туршид Израилийн бүх гэрийн нүдэн дээр эзний үүл өдөр нь асрын дээр байж шөнө нь түүн дээр гал үзэгддэг байваа. Эзний цог жавхлан гэдэг бол Гитлэл номон дээр гардаг Израилийн гэрийг удирдах байсан. Өдөр нь тийм ээ өвлөн багна, шөнө нь галан багна. Тэр багширсан үүл бол эзний цог жавхлан юм аа. Крисмас баяраар эзний хүндэлж мөргөж байгаа айл гэр болгонд хүн болгоны зүрхсэтгэл сүм чуулган бүрийн улс үндэстэн бүрийн дээр яг ийм багширсан үүл мэт сүнслэг цог жавхал нь шакина оршихуй байдаг. Энэ бол Крисмасын гайхамшиг юм аа. Амен уу. Крисмасын баяраар та бүхэн маань гэр бүлдээ мөргөл өргөж, гэр бүлдээ Бурханд алдрыг өргөн, тийм ээ, хамтдаа байвал танаа гэр бүлийн дээрч яг л ийм гайхалтай юр бусын цог жавхлан буюу шакина оршихуй дүүрэх болно гэдэгт итгэж байна.
Гэхдээ бид 8-р бүлгийг харах юм бол энэ оршуу, энэ цог жавхлан Бэтлехемд байгаа бүх хүн дээр бууж ирээгүй байгаа. Энэ цог жавхлан бууж ирсэн хүмүүсийг харах юм бол хээр талд хонио манж байсан хэсэг хончтын дээр л тэнд байгаа тэнгэр элч нарын дээр л бууж ирсэн байгаа. Тэгэхээр эзний цог жавхлан бид харъя. Бидний амьдралд ч гэсэн тэр цог жавхлан байгаасаа гэвэл бид хончтыг анзаарах ёстой юм аа. Энэ хончт нь хээр талд шөнөөр сүргээ хариулж байсан гэдгээс харвал хамгийн түрүүнд тэдэнд тохирох үг бол тэд итгэмжит хүмүүс юм. Шөн хонио манан гэдэг амаргүй. Хүмүүс залхуураа зүхтэж болно. Шалтак тоочж болно. Гэтэл энэ хүмүүс тэгээгүй. Урдийн адил юу ч болж исэн итгэмжтэйгээр сүргээ манжсэн. Бид нар тийм ээ тухайн цаг үеийн Юудэ нутгийн аж амьдралын түүхийг номуудыг уншаад үзэх юм бол иймэрхүү хончт нь ихэвчлэн хөлсний хончид байдаг. Өөрөөр хэлбэл ядуу өөрийн гэсэн хөрөнгөгүй учраас баян айлын хонийг хөлсөөр хариулдаг хүмүүс. Тийм учраас тэд нар ядгав шөнө ихэвчлэн хонь манах ажлыг хийдэг ийм байсан байгаа. Тэгэхээр энэ хончид бол ядуу. Ядуу гэдэг нь тэднийг даруу гэж хэлж байгаатай адилхан. Тэд яагаад даруу гэхээр тэдний зүрхэнд бодоод байх олон юм байхгүй. Тэдэнд тийм ээ санаа зовох, эд хөрөнгө юм уу, янз бүрийн тийм зүйл байхгүй. Тэд зүгээр л өнөөдрөөрөө амьдардаг эгэл даруу, зүрх сэтгэл нь ядуу, итгэмжит хүмүүс юм аа. Яг ийм хүмүүс Бурхны цог жавхланг харж тэр сүрдэм гайхалтай оршихуйг мэдэрсэн байгаамаа. Тэгвэл бид Крисмас баяраар Крисмасын гайхамшгуудын номер 1 болох энэ цог жавхланг, энэ оршихуйн шакины оршихуйг мэдрья гэвэл бид ч гэсэн эдгээр хончид адил эзний өмнө даруу итгэмжит байдлаар хийх ёстой зүйлээ чимээгүйхэн хийж түүнийг хүлээх ёстой юм аа. Учир нь энэ өдрүүдэд энэ ертөнц маш чимээ шуугантай байна. Энэ тэндгүй янз бүрийн үйл ажиллагаа болж байна. Бид нар тэр болгонд аясаар яваад байвал бид урдийн хэвийн амьдралын хэв маяга алдна. Харин энэ өдрүүдэд аав хүн нь яг л аав хүн шиг, ээж хүн нь яг л ээж хүн шиг, нөхөр хүн нь яг нөхөр хүн ямар байх вэ? Яг л тэр стандарттай. Эхнэр ямар байх вэ? Яг л тэр хэм хэмжээндээ. Пастор хүн нь пастор ямар байх вэ? Яг л тэр хэмжүүсэндээ. Итгэгч хүн ямар байх вэ? Яг л тэр хэм хэмжээндээ. Удирдагч ахлагч хүн нь ямар байх вэ? Яг л тэр байдалтай. Үйлчлэгч нь ямар байх вэ? Үр хүүхэд нь ямар байх вэ? Яг л тэр цензур стандарт дотроо өөрийнхөө урд оногдсон амьдралдаа анхаарч чимээгүйхэн үүргээ гүйцэтгэн битүүхэн эзнийг хүлээвэл эзний цог жавхлан таны дээр бууж ирэх болно. Эзэн тэнгэр элчээ илгээн танд юурсын нэгүслээ хүртэнэ гэдэгт итгэж байна. Яг тийм Крисмас баяр, тийм өдрүүд байгаасаа гэж эзний нэрээр юрэж байна. Амен. За Крисмас баярын гайхамшигын 2 дахь зүйл бол үлэмжийн баяр хөөр юм аа. Бүгдээрээ дагаад хэлье. Үлэмжийн баяр хөөр. Шинэ жилийн баяр бидрийг бага байхад ёолкны баяр гэж нэрлэдэг байлаа. Шинэ жилийн баяр ёолк тийм ээ. Одоо бол зул сарын баярч гэж бас хэлдэг болсон. Энэ баяр угаасаа бүр бага наснаас эхлэн баяр хөөргийг өгдөг баяр. Жил бүрийн шинэ жилийн баяраар буюу 2 дугаар улирлаар онц гарахын төлөө битүүхэндээ чармаадаг байсан. Яг л онц гарах юм бол яадаг өвлийн өвгнөөс сургуулийн ёолкон дээр бэлэг авдаг. Бэлэг авж байгаа хүүхдүүдэд сэмэрх атаархаж бэлэг авч чадаагүй жилээ тий дотроо гундаж толгой нүүр буруулж тий гудааж бэлэг авсан жилээ нүүр бардам онц гарсан жилээ нүүр бардам бэлэг авна гэж догдолдог ийм баяр хөөргийг өгдөг гайхалтай баярын нэг бол шинэ жил. Хүн болгоно шинэ жилийн баярт дуртай байдаг нь эргээд ботход цаанаа сүнслэг утгатай байж. Учир нь энэ баяр угаасаа зүрхний гүн, сүнсний гүн эд эснээс үлэмжийн баяр хөөргийг өгөх ийм зохицолтол готоо баяр байсан байна. Өнөөдрийн ишлэлийн 10-аас 11 дэх ишлэгийг харах юм бол ингэж хэлсэн байгаа. 10-11-ийг харах юм бол ингэсэн байна. За би эндээс уншаад өгье. Тэнгэр элч нар тэдэнд бүх айхтун, бүх харагтун, би бүх арт түмнийг
үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр Давидын хотод аврагч эзэн Христ та нарын төлөө мэндэллээ. Өөрөөр хэлбэл Тэнгэр эснэр яг ингэж хэлж байгаатай адилхан хүн төрлөختөн минь шинэ жилийн баяраар баярлах ёстой юм аа. Крисмасаар зүрхчин баярлж явах ёстой юм шүү. Учир нь бүх хүн төрлөختөнд цор ганц найдвар болох, цор ганц зам болох Христ мэндэлсэн. Тэр тухай тийм ээ энэ баяраар Бурхан дахин нэг удаа тунхаглаж яд юм аа. Тийм учраас зүрхчин баярлах учиртай шүү гэж ятгах байгаа мэд мэдрэмжийг бидэнд өгч байгаа. Амен. Бид бусад өдрүүдэд гунигтай зовлонтой ууртай байж болно. Харин бид Крисмсийн өдрүүдэд бид зүрхний гүнээс өөрийн мэдлгүй талархаж, өөрийн мэдлгүй баярлаж, өөрийн мэдлгүй догтлох учиртай юм аа. Манай хамтын төвөө цуглаан хамгийн анх 2005 онд албан ёсоор эхэлсэн. Тэгвэл манай чуулган бол Чонгоны пастрын маань байранд Баянгол цуглаан нэртэй явдаг гэсэн байгаа. Тэр үед бол 30 хүрэхгүй бараг нэг 20 дөнгөжл хүрмээр 10 орчим хүмүүс цуглардаг байлаа. Крисмсийн баяраар бид нар нэг жил нэгэн жүжиг тоглосон. Энэ бол гуталчны Крисмас гэдэг жүжиг байсан. Энэ жүжигийн агуулгыг би ярьж өгье. Нэг нь ядуу гуталч нь амьдардаг байсан. Их нартайгаа хоёулаа. Тэгээд тэр одоо өмнө өөрийн хамгийн одоо эцсийн жижигхэн арсыг дэлгээд гунигтайгаар их нартай хандаж хэлдэг. Энэ арсаар гутлахыгаа зарвал хоёулаа юучгүй мөнгө идээд дуссан. Тэгээд дараа нь гуйлг гуйх бахта маргааш Крисмас болох гэж байдаг. Бид нарт тийм ээ баярын одоо юм бэлдэх ямар ч мөнгө алгадаа. Тэгээд хоёулаа гунигтай санаа алдаад тийм байсан ч Бурхандаа талархъя гэд талархан залбираад уддаг. Гэтэл шөнө Бурхан Тэнгэр элч нарыг илгээгээд Тэнгэр элч нар ирээд нөгөө арсыг өрөөгөөд тэр арсаар маш гоё гутлууд хийгээд тавьдаг. Ягаад бол Тэнгэр элч нар энэ гуталчин хэдий ядууч зүрх нь даруй. Амьдралдаа итгэмжт юм аа. Тийм учраас түүнд Крисмсийн бэлэг өгье гэд хийгээд тавьчихдаг. Маргааш өглөө гуталчин босоо харсан чинь вау гэмээр ичдийн юм шиг үнэхээр тансаг гутлууд хийгдсэн байсан. Юу вэ энэ чинь Крисмсийн бэлэг юм байх та хэн хийчих вэ гэд ингэж итэл худалдаа өгчд орж ирээд өнөө гутлыг танснаас маш өндөр үнээр худалдаж аваад тэр мөнгөөрөө дахин арьс авна аж ахуйгаа үргэлжлүүлэх боломжтой болж байгаа. Тэгээд тэр өдрийн орой хоёулаа унтахаас өмнө хоорондоо ярьдаг. Өнөөдөр өглөө урд шөнө яг Тэнгэрлж ирсэн байна. Тэгээд энэ гутлыг ийм гоё болгожээ. Өнөөдөр хоёулаа унтахгүй шүү. Унтсан дүр эсгээд сэмэрхэн хараа Тэнгэрлжтэй уулзъя гэж яриа. Тэгээ хоёулаа залбирчаад оронд ороод хөвц унтсан дүр эсгээд нүдэн анжитал хэсэг хугацааны дараа жин ингээл хон дугурсан чинь энэ тэнцвэр жижигхэн Тэнгэрлжнэр гарч ирээд өнөө арсаар нь бас хичээнгүйл нь урдийн адил гоё гутлуудыг хийж эхэлдэг. Яг энэ үед эхнэр өхөр хоёр босоод тэдний дэргэд хурч ирээд хоёлаа ингээд юу болоод байна гэд гайхаад тартал Тэнгэр элч нар тэр хоёрыг хараад хэлж байгаа. Крисмас баяр гэдэг бол хайр, баяр хөөр, амар тайван бас бэлгийн баяр юм аа. Бүх ертөнцид хамгийн том бэлэг ирсэн баяр учраас автоматар бүх хүн мэддэггүй бүх хүн зүрхэндээ баярлах учиртай баяр учраас та яриг тийм ээ энэ бэлгээр шагнаж байгаа маа гэж ингэж хэлсэн. Тэгээд ихтер нөхөр хоёр энэ баярын жинхэнэ утгыг ойлгоод бид хоёр ч гэсэн бид нар ядуу гэж хэллгүүгээр хуваалцдаг болъё. Бусдад бэлэг өгье, бусдыг баярлуулъя гэдэг шийдвэрийг гаргаад энэ жүжиг дуусч байгаа. Энэ жүжиг бол амархан хитгэн өгүүлбэртэй ийм тэгтээ олуулаа оролцох боломжтой гоё жүжиг. Гэхдээ энэ жүжиг бол Крисмас баярын жинхэнэ утга агуулгыг хамгийн сайн илэрхийлж байгаа жүжиг юм аа. Тийм ээ. Христ Бурхны бэлэг болон энэ ертөнцид ирсэн юм аа. Амен. Бурхан бидэнд Христийг бэлгэлсэн энэ өдөр бол Крисмсийн өдрүүд юм. Тийм учраас энэ өдрүүдэд бид нар баярлахгүй байхыг аргагүй. Энэ баяр нь хүний хүч чадал, хүний шоу зугаа цэнгэний баяр хөөр биш. Энэ нь зүрхний гүнээс цаанаасаа өөрийн мэдлгүй дотроос чинь ориглох сүнслэг баяр хөөр юм аа. Энэ бол Крисмсийн эцжид. Энэ бол Крисмсийн гайхамшиг. Яг л энэ л баяр хөөр таны итгээдэг, чөлөөлдөг, энэ л баяр хөөр танд итгэл найдварыг өгдөг, дараагийн жилдээ цоо шин амьдрах хүч чадлыг өгнө гэдэгт итгэж байна. Тийм учраас манай хамтын твай цуглааны хувьд энэ жилийн Крисмас баяр
гайхалтай болно гэж итгэж байгаа. Яагаад гэвэл бид нар Крисмас баярыг онцгойгоор өөрөөр тэмдэглэмээр байгаа. Нэг л өдөр энэ дэлхийн хүмүүс шиг бид нар идэж уугаад тийм ээ ингээд одоо ивент болгоод өнгөрмөргүй байгаа. Харин бид нар илүү бурхан төвлөрсөн залбирал төвтэйгээр тэгээд олон хүнд боломж өгөхийн тулд 3 өдөр дараалал хийж байгаа. Өнөөдөр ирч чадахгүй бол маргааш ирээ. Болохгүй бол нөгөөдөр ч ирж болно. Бид нар хүмүүст урилга өгдөг, хүмүүс завгүй амждаггүй. Тэгэл өнгөрдөг. Тэгвэл бид нар уриллаа. Энэ орой чадахгүй. Маргааш байгаа. Маргааш амжих нөгөөдөр байгаа. Тэгэл тэр хүн ирэхээс өөр аргагүй болно. Тийм учраас бид нар 3 орой дараалж игээд 3 багт хуваагдаад энэ багууд өөрсдөө хоолой бэлгээ бэлтэж байгаа. Энэ бол тэр баяр хөөргийг хуваалцах алхам байгаа. Энэ удаагийн Крисмас баяр хамтын төвөөсгөл нь хамгийн бага төсөв гаргах ид шидийг бурхан өгсөн байгаа. Нууц одоо санааг бурхан өгөөд баг байгаа багууд өөрсдөө тийм ээ санхүүгээ дааж байгаа учраас энэ бол үнэхээр бурханы нэгүслээс юм аа. Тийм учраас та бүхэн маань 3 удаа юм уу гэж төвшөө хэрэггүй. 3 удаа байсан ч ирвэл 3 дахин өрөөл авна гэж бод. Сая манай алтан цай хэллээш найрал дууны баг 2 мөргөл зоод 2 дахин өрөөл авч ин да. Ийм гайхалтай учраас ингэж жилийн турш бурхан ерөөс нь ингэж боддог учраас тэгж бодоод 3 баярт гурвууланд нь ирнэ гэж бодвол бурхан таныг ч гэсэн онцгой баяр хөөр онцгой ивэлэр шагнана гэдэгт итгэж байна. Амен. Өчигдрийн одоо үйлчлэлийн багийн мөргөлийн дараа үйлчлэлийн багийн мөргөл нэлээд сунжирсан. Гинт бүү алмаар санагдаад энэ дээрээс баахан бүү алаад номлол нь урт болоод сунжирсан байгаа. Тэгээ сунжраад одоо яадаг бол гэсэн чинь мөргөлийн номлолын дараа хүмүүс тарсан чинь явахгүй байсан. Ягаад бол багаараа буузаа чимхээл бараг дуулахад бэлэн байх шиг байсан шүү. Бас багаараа бэлгээ ярилцаал бүгдээрээ сэтгэл зүрх нь аль хэдийн баяр хөөрөөр дүүрсэн. Эзэнд илүү зориулж, илүү үйлчлэгсэн гэсэн хүслээр дүүрсэн байгааг харахтаа эзэнд талархаж ил. Яг энэ бол үлэмжийн баяр хөөр юм аа. Амен. Таны зүрхэнд энэ Крисмасаар энэ эд шид энэ гайхамшиг болно гэдэгт итгэж байна. Амен уу. Учир нь Тэнгэр элч үлэмжийн баярт мэдээг биднэрт аль хэдийн авчраад өгцөн. Бид нар түүгээр амьдарч байгаа шүү дээ. Амен уу. Крисмас баярын 3 дахь гайхамшиг бол агуу даруусал юм. Өнөөдрийн 12 дугаар ишлэгийг харах юм бол ингэж хэлсэн байгаа. Та нар тэжээлийн онгоцонд байгаа даавуунд үлгээгдсэн нялх хүүхдийг харнаа. Энэ нь та нарт тэмдэг болно. Бид нар ингээд одоо тэмдэг зүйдэг Ингэрийн тэмдэг манай Монголын пасторлагчдын холоо бас тэмдэгтэй болоод нөгөө нэг би пастор гэж энэ тэмдгүү хүмүүс ярьдаг. Яг пастор юм уугүй юм хинч мэдэхгүй. Тэгээд пастрын нэрийг барьсан хончингүү пасторууд олон гараад ирсэн. Тийм учраас бид нар яах вэ гэд пастрыг үнэмлэхтэй болгоё гэхээр бас инээдтэй үнэмлэхээ гаргаад би пастор байна гэлтэй нэш яах вэ гэж яагаад ерөөсө тэмдэгтэй болъё гэд ингээд тэгээ импахын гişүүд яг тэмдэгтэй байдаг. Тэмдэгэ заавал зүү гэдэг харна биш зүгээгүй л байна л да. Надад хэд байгаа. Зүүж явах тийм тэмдэг. Энэ тэмдэг бол яг би бол яг аль бие усаар пастор юм аа гэдэг одоо энэ нэгсний баталгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр Крисмас баярын тэмдэг юу гэж хэлсэн байна вэ? Даавуунд үлгээгдсэн тэжээлийн онгоцонд хэвтэж байгаа нялх хүүхэд. Мэдээж нялх хүүхэд бол хэн бэлээ? Есүс Христ. Есүс Христ бол Бурхан. Тэр бол бүтээгч. Тэр бол бүгдийг бүтээхэд Бурхантай цуг байсан бөгөөд тэр бол үг. Бурхан үгээрээ ертөнцийг бүтээсэн тэр үг бол Есүс. Амен. Тэр агуу тэнгэрлэг тэр оройн дээд тэнгэрийн дээр байдаг оршихуй. Тэжээлийн твшиндэх нялх хүүхэд болтлоо доошоо бууж даруулсан. Энэ тэмдэг бол энэ даруусал бол энэ баярын тэмдэг юм аа. Бид энэ баярыг гялт сал баян тансгаа гайхуулахтай биш. Харин бид зүрхэндээ даруусахад энэ баярын жинхэнэ утга учир оршиж байгаа юм аа. Амен уу. Тийм ээ энэ одоо бяцхан хүүхэд доошоо бууж ирэхдээ хинтээ уулзсан бэ? Тухайн цагийн ядуу хөсөөр хүний хонь хариулан гэдэг бол өөрийн гэсэн өмч хөрөнгөө ядуу гэсэн үг байхгүй. Хамгийн ядуу буюу анги давхаргаар хариул хамгийн доод давхаргын хүмүүстээр ирсэн байгаа. Тийм учраас бид зүрхээ өөрийнхөө бодол санаагаа хамгийн доод түвшинд хүртэл тэжээлийн твш хүртэл даруусгах тийм ээ. Энэ одоо баяр бол энэ Крисмас баяр юм. Энэ бол энэ баярын гайхамшиг байхгүй юу? Амен уу. Бид бусад өдрүүдэд жоохон ихэрхүү ч юм уу бусад өдрүүдэд жоохон өөрийгөө одоо ингэж амьдрдаг байж болох юм аа.
ажлын онцлог одоо магадгүй зан чанар чинь ч юм уу те би угаасаа ийм зантай ч юм уу байж болно. Одоо тэгээд яах вэ? Би ямар дандаа үлэлттэй нэш өөрөө л мэднэ. Ядаж Крисмас баяраар даруусъя. Ядаж Крисмас баяраар өөрийгөө хоослъя. Өөрийгөө доош нь оруул тэжээлийн твш хүртэл доош оруулсан ийм одоо баяр байгаасаа гэж Есүсийн нэрээр ерөөж байна. Тийм учраас Крисмас баяраар бид нар төрүүлээд уучлал ба эвлэрлийн гараа сунгах учиртай юм аа. 1-р Иохан номны 4:19 дээр хэлэхдээ эхлээд биднийг хайрлсан тул бид хайрладаг. Бурхан өөрөө эхлээд биднийг хайрлаж өөрөө бид нар төрүүлээд гараа сунгасан. Даруй байдал гэж юу вэ? Төрүүлээд гараа сонгох, төрүүлээд уучлалт гуйх, төрүүлээд зориулах, төрүүлээд золиослох явдал юм аа. ертөнцийг төрүүлж хайрлаж ирсэн Бурхны дарууслыг бид бодож энэ Крисмас баяраар мэдэрч тэжээлийн твшинд онгоцсонд байгаа нэлэх хүүхдийг харахтаа энэ дарууслыг мэдэрч бид өөрсдийгөө өргөмжлөхгүй байцгаая. Өөрсдийгөө даруусгаж бусдаа даруй зүрхээр үйлчлэе. Гэр бүлдээ, үр хүүхдүүддээ, аав ээждээ, хань ижилдээ, сүм чуулгандаа, Монголын нийгэмдээ, ах дүүсдээ даруй зүрхээр үйлчилдэг Крисмас баяр байгаасаа гэж ерөөж байна. Хеврей номны 12:14 дээр хэлэхдээ бүх хүнтэй эвтэй байхыг болон ариуслыг мөшгөх тун. Үүнгүйгээр хэн ч эзнийг үзэхгүй гэж хэлсэн. Хэрвээ та хэрэлцсэн бол, хэрвээ та хэн нэгэндээ таарамжгүй байгаа, эсвэл хэн нэгэнд гомдсон бол энэ баяраар төрүүлээд алхам хий. Төрүүлээд уучлалгүй. Та яаж хохирсон, таныг яаж зовоосон тэр бүх тооцоогоо хай. Хэрвээ Бурхан тэгж тооцоо боддог байсан бол Бурхан тэжээлийн твш хүртэл даруусч ирэхгүй байх байсан юм аа. Тийм учраас бид энэ бүх тооцоогоо хаяад тэр хүнийг бодоод биш, Бурханыг бодоод, Есүсийг бодоод даруй зүрхээр тийм ээ төрүүлж гараа сунгана, эвлэрч, үйлчлэж, хайрлаж, тийм ээ зориулсан Крисмас баяр байгаасаа. Тэгвэл Крисмасийн гайхамшиг таны амьдралд тохиолдох болно. Амен уу? Учир нь Крисмасийн гайхамшиг бол агуу даруусал юм аа. Хүний ухаанд багтахгүй даруусал юм шүү. За Крисмасийн 4 дахь гайхамшиг бол Тэнгэрлэг магтаал юм. Өнөөдрийн 13-14 дугаар ишлэгийг харуул ингэсэн байгаа. Гэтэл өнөөх Тэнгэр элч нарын хамт өв олон Тэнгэрлэг дайчид үзэгдэж Бурхныг магтана. Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай. Доор газарт амар тайван нь түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв. Амен. Крисмас баярын хамгийн гайхамшигтай зүйл бол энэ магтаал юм. Учир нь Крисмас баяраар Бурхныг магтахгүй байхын аргагүй. Яагаад гэвэл энэ Крисмас нь Бурхны агуу авралын төлөвлөгөөний эхлэл юм. Бурхан гим нүглээсээ болоод там руу явж байгаа хүн төрлийг аврахын тулд өөртөө төлөвлөгөө гаргаж энэ төлөвлөгөөнийхөө анхны шатыг тавьсан нь Есүсийг хүн болгож ертөнцид явдал юм. Тийм учраас Крисмас баяр гэдэг бол баярын тууц хайжлах, тийм ээ, байшин барихад одоо газрын одоо анхны хурц шороог одоо авч хаях энэ ёслолтой адилхан. Энэ одоо церемони, энэ ивэл одоо ивент ёслолтой адилхан Тэнгэрлэг үйл явдал учраас яг энэ үед тийм ээ Тэнгэр элч нар Тэнгэрлэг дайчид Бурхныг магтаж Бурхны амар амгалан ба Бурхны хүч чадлыг тунхагласан байгаамаа. Тийм учраас Крисмас баярыг тийм ээ одоо баярын үед тэр төсөөлөхгүй түүнгүүгээр төсөөлөх боломжгүй зүйл бол Крисмасын карол дуунууд байгаа. Бид нар тийм ээ энэ дэлхийн ертөнцөөр гадуур яваад гадаад дотоодын орноор яваад ингээд сайгүй Крисмас болгонд бүгдээрээ ёлко чимээд Крисмасын чимэглэлийг хийгээд энэ тэнтгүү Крисмас каролуудыг ишиглүүлж байгаа. Бурхныг мэддэг ч бай мэддгүй ч бай яагаад энэ дууг ишиглүүлдэм болоо? Магадгүй тэд 8-ага сайн болох гэж хижээж магадгүй юм. Гэтэ үнэндээ цаана нь Бурхан удирдах байгаа. Яагаад гэвэл энэ өдрүүд Бурханд багтаал өргөх учиртай. Бурхны агуу төлөвлөгөө хэрэгжиж байгаа Бурхан одоо ч гэсэн бүх ертөнцийг удирдах байгааг сануулгах баярын өдрүүд юм. Амен уу? Тийм учраас бид нар тийм ээ энэ тэнтгүү Крисмасын одоо карол дууг сонсохдоо халелуя тийм ээ эзэн бол бүх дэлхийн эзэн бөгөөд үнэхээр энэ магтаалд зохистой шүү гэдгийг битгий мартаасаа гэж хүсэж байна.
Сая би Японд очисон. Тэгээ Японд очиод нөгөө нэг бүр хөдөө байдаг одоо аймагт очисон гэсэн шүү дээ. Тэгээ тэр айлд залбирч өгчгөөд манай найз бит хоёр оройн саунд хонё гэд яг бол тэр айлд хонох гэдэг тэгэхээр ингээ баахан хүмүүс хүүхдүүд шухдууд байгаа бас айлд ингээл багтаж ядал хоёулаа байж хаар саунд хончий гэд. Тэгээд ингээд тэр Японы саунд бас хонж үзье бодохгүй юу. Тэгээ хөдөөний ийм одоо саунд байсан. Гэтэ харин азар засчихсан. Зассан манай саунгой засвар ийдсэн байлээ гэд. Тэгээд нөгөө саунд нь ороод хоёлоо хоноо тэр саунд болохоор 9:30 гээд ингээ хаачт юм байлээ. Удаан байж болохгүй. Тэгээд энд нь унтдаг өрөөнд орж унтах хэвээр. Тэгээ байжсэн хоёлоо эрт байгаа юм чинь нэг юм массажны сандал байхаар нь 100 йен хийгээд тэнд суудаг хэр хоёлоо суугаад массаж хийлгээд хоёлоо ингээд суугаа байжсэн нөгөө саунд чи янз бүрийн дуу тавьж ирснэ гинт битүүрийг тэн дээр хөвтсөн чи шууд магтан дуу яваад ирсэн. Тэгээ бүр ингээл хөвтөнгөө магтан дуу сонсвол бүр өөрийн мэдлэгээ уйлсан, нулимс гарсан. Бурхан яаж миний сэтгэлийг мэдвэ? Яг бол тэр айлд очиод мөргөл өргөө залбирсан, сүнслэг дарамт үнэхээр их байсан. Хар аянда хар хөлс цутгар, хар хөлс нөгөө шүлс амнаас гарч те тэрийгэ гаргаж хасаар хоёр карма маань цаасаар дүүрээд тэр хүмүүсийн өмнөөс одоо тий чөлөөлөгч байгаа юм шиг ингээ залбирах тулсан бүр дүүрээд салахгүй. Тэгээд би бүр ингээ хоёр карма цаас дүүрэн бүр тэгээд тэрнтэй ингээ давхцаад дотор ингээ эвгүй болцсон байсан байхгүй дотор ингээ муухай болж байгаа юм шиг. Гэтэл тэр дууг сонсоод яг нэг сайхан нэг дотор муухай болж байгаад нэг бөөлчгөр онгоодог шиг онгоос. Яг тэгж онгоогоод бүр дотор маань доошоо буугаад тэгээ одоо л нэг амьсгалахтайгаа боллоо гэж бодогдоод эзэнд талархсан байгаа. Тэр бол Крисмсийн карол байсан. Тэр сауны хүн дээр би дараа нь бууж очоод this music very good гэд тэглээ өөрийнхөө мэддэг тэгж хэлэх хэвээр юу гэж хэлэх хэвээр лээ гэж бодоод гэсэн ойлгож байгаа юм ойлгохгүй ч байгаа бөмбөд миний урдаас гайхаа хараад юу ирээд байна энэ хүн гэж бодсон бол та. Тэгээ дахиад нэг тавьчаасаа гэдгсэн тавиагүй дараа нь өөр дуу явсан л та. Тэр хүмүүс бол мэдхгүй тэр дууг явуулсан байх. Магадгүй мэдээд ч явуулсан байхыг үгүйсэхгүй. Тэгтэл ертөнц даяараа Christmas Carol-оор Бурхныг магтаж байна. Учир нь Бурхан үнийг бодлоготойгоор хийж байгаа. Ягаад гэвэл түүний агуу төлөлгөөг магтахгүй байхыг аргагүй. Түүний ухааныг, түүний мэрэгэн ухааныг бишрэхгүй байхыг аргагүй. Амен. Тийм биз дээ. Бурхан өөрөө хүн болж ирж бидний нүглийг төлөхөөс өөрөөр хүн төрлөختийг авах ямар зам байхгүй байхгүй. Энэ замыг Бурхан өөрөө шийдээд өөрөө тийм ээ гүйцэтгсэн байгаа. Өөрөө биелүүлсэн байгаа. Амен уу. Ийм гайхалтай төсөл хэрэгжиж эхэлсэн цаг мөч учраас ертөнц даяар Бурханд алдрыг өргөдөг байх нэ. Амен уу. Тэгвэл бид яах ёстой вэ? Бид ч ялгаагүй энэ Крисмасаар Бурханд алдрыг өргөх ёстой юм аа. Гэхдээ бид ганцаараа биш, харин гэр бүлд байгаа ах トゥ, найз нөхөд үл итгэгчдийг урьж авчираад Крисмас баяраар урьяад хамтдаа Бурханд алдар магтаалыг өргөх ёстой. Хөөхий тэд ядаж Крисмас баярын өдөрч болтгоо сүмийн босгоор орж ирнэ. Эзэнд өргөж байгаа ертөнц даяар өргөж байгаа тэр магтаалын төв зэгт байх хэрэгтэй юм аа. Амен уу. Энэ нь тэдэнд ивэл бидний үүрэг Бурхны хувьд бол алдар юм шүү. Амен. Тийм учраас Крисмас баяртаа би ирэх үгүй юу энэ төр биш та заавал ир. Дээр нь бүр хүн урьж авчир. Олон юм бодохгүй даруй ядуу хончин шиг бай. Олон тооцоогоо нураа. Амен уу. Амен уу. Бурхан бүх ертөнцийн эзэн гэдэгт итэг. Бурхан таны ажлын ч гэсэн эзэн гэсэн үг. Таны амьдралын ч гэсэн эзэн гэсэн үг. Амен уу. Тийм учраас энэ зүйл дээр шийдвэртэй байгаасаа гэж та нарыгаа ятгах байна. Крисмас баярын гайхамшиг болвол энэ тэнгэрлэг магтаал юм шүү. Энэ магтаал таны зүрхэнд ихшгэлдэг байгаасаа гэд бүгдээ хамтдаа манай магтаалын багийнхан байна уу? Магтаалын баг дуудаараа хамтдаа эзэнд алдар магтаалыг өргөө залбираад энэ цагийг дуусгая. Өнөөдөр ертөнц даяар хаа сайгүй эзэн Бурхныг мэдэж мдээгүй бүгдээрээ магтаж байгаа, алдаршуулж байгаа. Ялангуяа эзний өдрийн 11 цаг гэдэг бол бүх ертөнц даяар Бурханд мөргөл өргөдөг онцгой цаг. Бид нар ирэх одоо 2026 оны 1 сарын 4-нд эхний эзний өдөр байгаа. Тэндээс эхлэн мөргөл маань 2 болж байгаа. Үдээс өмнөх мөргөл 10 цаг, 9 цагийн мөргөл байхгүй, 11-ийн мөргөл байхгүй. Оронд нь 10 цагийн мөргөл. Тэгээд үдээс хойш 1:30-ийн мөргөл. 10-аас 12 хүртэл. Бид нар бол ер нь 1 цаг 30 минут хийж байгаа бол 2 цаг болгож байгаа. Бид нар дахиад 30 минут залбирах болно.
Магтаалын багтаацуг залбирлын цаг. Тэгээд ядаж бүтэнсээ өдөр ирж байгаа дээр нь барьж аваад илүү гүнзгий залбирал руу та нарыг оруулъя гэж утсан. Тавтахын залбирал дээр ирэхгүй, чимээгөө зоо хийдэг ч юм уу, хийдэггүй ч юм уу, бүү мэд өглөө залбирдаг ч юм уу, үгүй ч юм мэдэхгүй. Тим хүмүүсийг те тэгдэг хүмүүс нь сайн, бүр окей. Дахиад залбирвал илүүдэхгүй тэд мэдж байгаа. Тэгдэггүй хүмүүсийн төлөө энэ мөрөглийг гүнзгий болгож байгаа. Тэгээд 2 мөргөл, 1:30-аас мөргөл өргөөд ингэх учраас та нар ажлаа зохицуулаараа. Тэгээ он гараад яг шууд 2 мөргөл болох нь байна шүү гэдгийг санаад ажлаа зохицуулаараа. Тэгээ хүүхдийн цуглааныг харин 10 цагт хийх үү, 1:30-д хийх үү гэдгээр би бас бодож ин залбирч байна. 10 цагт гингууд 10 цагт хүүхдийн цуглааныхаа үйлчлэлийг хийгээд хүүхдүүдээ ээж аауд нь авчираад явсан дээрөө эсвэл 1:30 та байвал баг дээр ч юм болов да хүүхдүүд бас өглөө босох гэж хэцүү ч юм болов яавал дээр юм бол та гэж залбирч байна. Та нар бас саналаа над руу миний хувийн чатаар өгж болно шүү. За бүгд хамтдаа Магтаалын баг маань ирсэн байна. Хамтдаа Крисмас баярын хамгийн гайхалтай дуу болох Аниргүй шөнө Магтаалыг эзэнд өргөөд энэ 4 гайхамшигын төлөө залбирая. Энэ Крисмас баяраар энэ 4 гайхамшиг эзний цог жавхлан тийм ээ. Тэгээд нөгөөх нь хоёр дахь нь юу вэ? Эзний цог жавхлан, үлэмжийн баяр хөөр, тэгээд дараа нь агуу даруусал, тэгээд тэнгэрлэг магтаал надад байгаасаа. Бүгд хамтдаа магтан дуулаад залбирая. Сууж байгаа дуулж олон заавал босгаал үгүй шүү. За суугаад дуулаад магтвал илүү төвлөрдөг байхгүй. Босоо зогсчохороо хурдан дуусах гэдэг талтай. Тийм учраас суугаад дуулж болно шүү. За хамтдаа магтцгаая. Үгийн гаргаад өгөөрэй.